Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2022 онд нээлттэй хийсэн Man of Plastic киног ярьж өгөхөр бэлдлээ. 2007 Gangnam дүүргийн гудамар United Colors of Benetton болсон манай Ма Дун Сог ах алхах болно. Энэ кинонд бол түүнийг Кан дээгүү гэж дуудана. Дүүргийнхээ юм болгонд л оролцож явдаг бизнесийн санаачлагтай. Харилцаа холбоо сайтай нөхөр бололт тэр авийн бизнес эрхлэгчид манай хүнийг таниад байна. Ноён Кан. За сайн байна уу? Танд дүүгээ танилцуулъя. Урлагийн хүн болохоор бэлдэж байгаа юм. Тийм үү? Намайг таньдаг чинь сайн хэрэг. Хэрэгтэй юм гарвал хэлээрэй мэдвүү. Болох юм уу? Манай дүүг пластик мэс засалд оруулж өгөх боломж байгаа юу? Тэрүүгээр юугаа хийх юм бэ? Натуралаараа гоё мэдвүү. За, гоо сайхны мэс заслаас өөр хэрэгтэй юм гарвал хэлээрэй. Гэт яваад өгнө. Энэ талын танил түүнд байхгүй бол та явсан хойно. Тэр ер нь юу хийдэг юм бэ? Мэдэхгүй. Тэр бизнес хийдэг юм шиг боловч яг үнэндээ юу ч хийдэггүй. Би юу хийдгийг нь сайн ойлгодоггүй штэ. Харин танил тал бол сайтай шүү. Манай хүн нэг найздаа туслах гэж байна. Карьер нь явдаггүй жүжигчний мэрэгчлээ нөхөр. Тэгээд энэ яргуур босстай танилцуулж өгнө. За, энэ манай найз. Германаас эрүүл мэндийн төхөөрөмж оруулж ирдэг. Хоёулаа найзууд юм чинь чи тэрийг нь худалдаж ав мэдв. Тэр чинь хууль бусаар хил давуулаагүй байгаа үсттэй. Гүй, ягч хил давж орж ирээгүй байгаа л да. Хөөрхий. За, ямар тач ав мэдв. Яргуур дургу хөрнэ. За тгий гэж авна шүү дээ. Тэгсэн нөгөөдөг чи алдартай мис заслын эмчтэй уулзаж байсан юм байна. Тэрийг нөгөө жүжигчин таних болно. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр. Живу нөгөө ярвгар босс болгон бас нэг эмнэлгийн захиралтай уулзсан. Манай Живуг нууц мис засалж болгон ашиглах гэж байгаа юм байна л да. Живу 0 явсан хойгор манай Кан дээгүү ирээд нөгөө төхөөрөмжийн гэрэн дээрээ гарын үсэг зурулах гэж үзнэ. Араас нь харин энэ хүүхээ эренгүүтээ алгадаад аваад явчих шүү дээ. Тэгээд холхон аваачаад шинэ бизнес ярьж байхад нь битгий саад болоо. Ярвгар босс гоо сайхны мис заслын эмнэлэг байгуулах гэж байгаа юм байна. Тэр эмч залууг нууц эмчээр ажилуулах гэж байгаа бах. Нууц эмч үү? Тийм баха. Тэгэд найраад байсан юм байна. Юу? Чи нууц эмч гэж мэддэг юм уу? Мэдгүй штэ. Ядаггүй. Өвчнөө унтуулсны дараа орж ирж эмчийн өмнөөс мис засал хийдэг хүнийг хэлдэг юм. Би өмнө нь энэ залууг харж байсан юм шиг санагдаад байх юм. Тэгэд 0-оос гарахт нь очноо ахыг нь таньдаг байсан юм байна. Би ахыг чи найз байна гэдэл явж өгнө. Тэр үед чи жаахан өмдөндөө байгаа л явж байсан штэ. Чамаг эмч гэж дуулсан. Ахтайгаа холбогдоор ах нь бизнес хийдгээ гэд нэрийн хуудасаа өглөө. Том бизнес шүү. Нөгөөх нь харин нэрийн хуудсыг нь шууд хайчихнаа. Тэгээд цаг дууссан гэд тэндээс гарах гэж байна. Тэр үед нь тентхийн менежер бүсгүй. Филер эмнэлгийн захирал тантай холбогдохыг хүссэн гэд нэрийн хуудас өглөө. Манай Кангийн нэрийн хуудасны хажууд бол амьд хуудас байна. Живу эмнэлэг дээр очиод шуудан авлаа. Тэнд нь доктор Пак Живу, захирал Пак Живу гэсэн шагналууд дүүрэн байна. Гарах үед нь энэ хэн бэ? Манай хуучин захирал. Одоо ч гэсэн өөрийгөө энтхий эзэн гэж бодсон юм шиг байгаа юм. Манай Живу ч нь уул нь том гар байсан юм байна шүү дээ. Маргааш нь Кан Живугийн талаар нөгөө менежер хүүхнээс мэдээлэл авч байдаг. Манай Живу Солонгостой хамгийн ур чадвартай гоо сайхны мис засалч юм байна. Даанч өөрийн гэсэн эмнэлэгтэй болоод ажил нь амжилттай болоод ирэх үед жаахан бодлогогүй үйлдэл хийж мөнгө хүлэгчдээс мөнгө зээлээд авчгаж удахгүй ажил дээр нэг совлогчаар нь дамжуулж манай хүнийг хэрэгт гүтгүүлээд одоо эмчлэх эрхээ хураалгачихсан байгаа юм байна. Бас өөрийнхөө эмнэлгийг бусдын гарт алдчихжээ. Гэсэн ч нөгөө мөнгө хүлэгчдээс авсан мөнгөө төлсөөр л яваа. Тэр үед нь Живу нууц эмчих ажлыг хийж байна. Нөгөө ориг эмч нь хажууд нь цай кофе дөхүүлээд л байж гэн шүү дээ. Живугийн утсанд мессеж ирж мөнгө хүлэгчд ээлжид төлбөрөө төллөө. Харин Кан тэрийг нь холоос хараад сууж явах болно. Дараа нь Живу нөгөө чамд нэрийн хуудас өгсөн менежертэй очиж уулзнаа. Манайх зөвхөн VIP үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Та энд нууц эмч хийхэд асуудалгүй баха. Танах тэгээд нууцаа яаж хадгалдаг юм бэ? Төрийн томчууд болон цагдаагийнхны эхнэр нууц амаргууд бүгд манайхаар үйлчлүүлдэг юм. Та нарт эмч биш, харт амхны 8 аж хэрэгтэй юм биш үү? Тийм болоод л хоёулаа нууцаар уулзаж байгаа юм биш үү? За, ер нь манай хүнийг бүгд л хар бор нууц юмд ашиглах гээд байгаа шиг байна да. Живуг мөнгө хүлэгчид нэг газар уулзъя гэж дуудлаа. Яасан бол гээд яваад очтол эцэг чинь юу вэ? Манай United Colors of Benetton сууж байна шүү дээ. Алисо, эдгээр миний дүүнер. Энтэй би хамт боксдаг байсан. Нөгөөх нь бол надтай хамт барилддаг байла. Сонс, Живу бол миний найзын дүү. Миний дүү л гэсэн үг. Ойлгов уу? Та нараас мөнгө зээлсэн гэсэн. Төлбөрийг нь хойшлуул. Ойлгов уу? Живу гайхлаа. Тэгсэн чинь нөгөө мөнгө хүлэгчт нь за аха тэгвэл 6 сараар хойшлуулъя гэж авъя шүү дээ. Живу бүр шок болноо. Өөдөөс нь харсан чинь за арай баг байна уу? За 6 сараас арай их хугацаа 1 жил болго мэдв. За ойлголоо аха. Сүнжээ. Энэ залуу чамаас ах. Тэгэхээр ахаа гэж дуудаж бай мэдв. Ахаа гэж хөндлөж явъя аха. Битгий тэгэрэ. Гуйж байна.
Дараа нь тэндээс гараад өөр хоолны газар ирсэн чинь тэнд нь эрүүл мэндийн сайдыг дуудчихжээ. За, энэ бол эрүүл мэндийн сайд. Манай төрийн ажлын хамгийн ганцаараа хийдэг хүн дээ. Тэгэд живүүтэй уулзууллаа. Оройн живүү гайхаж. Танд маш их баярлалаа. Гэхдээ та надаас юу хүсэж байгаа юм бэ? Манай Кан энэ тамхиг хардаа. Асаагур байх юм бол энэ цогц болно. Тэр шиг байна. Хүмүүсийн хамтын ажиллагаа бол бие биеэ нөхөж үр дүнгээ өгдөг юм. Би гоо сайхны мэс заслын бизнес эхлүүлэх гэж байна. Ингэхдээ чамтай хамтрая. Чи алийн болгон түрээсийн байранд бас мөнгө хүлэгчдийн дарамтанд амьдрах юм бэ? Баярлалаа. Гэхдээ хоёулаа ийм ярих хэмжээний танилуд биш шүү дээ. Өнөөдөр л танилцсан. Тэр үед нь Кан. Гош, сайд юм үлдээсэн үү? Гэх болно. Үлдээсэн гэд аваад үзтэл эмчлэх эрхийг нь сэргээж гисэн байна. Та яаж? Гүй чам шиг мундаг хүнтэй хамтрах бол иймэрхүү юмыг хамгийн түрүүнд хийж өгөх хэрэгтэй шүү дээ. Живүү, би ах чинь шүү дээ. Би ийм л хүн. Яа, тэгэд живүү хусагдсан имлгийнхээ гадаа такситай ирд зогсоод харж л бай гэснэ. Жолоочо хөгжмөө чангалчих. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол манай хүний саналыг хүлээж авсан гэсэн л үг шүү дээ. За энэ хоёрын домогт хамтрал эхлэхээс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуулъя. Сабад ардсан манай царайлгууд бол лайк дарахтал болно. За тэгэд оройн Живүү Кан 2 яруугар болон нэг эмнэлгийн босстой уулзна. Живүүг нууц хэмчээр биш харин хамтраад сайхан эмч болгоод явъя. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг харин манай Кан хариуцаж оруулж ирье л гэж байна. Даргуурлнаа. Дотроо бол манай хүнийг дээрэмчин гэж л бодож байгаа шүү дээ. Гэхдээ тийм том албан тушаалыг зүгээр нэг хүнд ингээд өгчөж болохгүй штэ. Тэр зүгээр нэг хүн биш ээ. Тэр асуудалгүй. Би арыг дан. Та санаа бүүзав. Би хэчих болно захирлаа. За, бүгдээр арх уудаг тоглоом тоглох уу? Хэн эхлэх үү? Гэсэн чи газар авдаггүй. Тэгсэн өөрөө босч ирсэн ээ. Би эхлэе. Яа. Манай хоёр амжилтаа тэмдэглэж, манай Каны жижиг оффист нэрж дарсуун. Тэгээд Кан, чи бол гүн, би бол өргөн. Тиймээс хамтрагчд болъё гэд чухам юм ярина. Ажил эхлээд явж байла. Харин эмнэлгийн дарга нэг л болж өгдөггүй шүү. Хөөе, чи ийм үнээр төхөөрөмж авахгүй байгаа мó? Тий, хэмнэлттэй байгаа үсттэй. Оригинал үнийх нь талд нь ч хүрэхгүй үнээр авна гэдэг чинь нэг бол тэр эвдэрсэн төхөөрөмж, үгүй бол хулиг төхөөрөмж гэсэн үг шүү дээ. Живүү юм чи энийг хардаа гэсэн чи манай Живүү Кангийн талд ороод наачин шүү дээ. Мөн новш би чамайг авахаас өмнө эмчлэх ирэхгүй хин ч байсан. Одоо том болжээ гэсэн. Надгүйгээр мэс заслаа өөрөө чи чаддгүй хүн ингэж ярьлаа гэж юу? Ингээд зодтолдох шахнаа. Манай Кан хөнköön шоглоод хөөгöd гаргачихна. Энэ үед нөгөө менежер хүүхэн ирж гисэн. Тэрүүгээр хэрүүл хийж байна. Энэ хүмүүс нүдээ бүрэн анж чадахгүй байна. Та хариуцлага хүлээ. Энэ мейжүн гих менежер эмэгтэй хүмүүсийн хуульч гэх юм уу, өмгөөлөгч гэх юм уу, эсвэл өмнөөс нь хэрүүл хийдэг хүн гэх юм уу, нэг тиймэрхүү ажил хийдэг юм байна. Тэгэд үйлчлүүлэгчийнхаа өмнөөс хэрүүл хийгээд явж байгаа нь энэ юм байна л та. Тэгэд манай Кантай уулзна. Та энэ имлэгт ажилдаг байсан чи хамаагүй. Би үйлчлүүлэгчдийнхаа эрхийн төлөө тэмцэж байна. Энэ жан захирлыг байхгүй болгож байж л санаа амарна. Саадуулах хэрэггүй шүү. Гэх үед чи харин яг тэг хэрэгтэй байна. Аль бол хурдан. Мэжүүнийг сонсоод шууд л мис заслаар хохирсон эмэгтэйчүүдийг цуглуулад огцор гэдэл жигсаал тэмцэл эхэллээ. Манай Кан яргууртаа уулзаад энэ мэжүү зогсно гэж байхгүй. Энэ хилам явсаар нөгөө хятад дахь хөрөнгө оруулагчд нь дуулдвал яах вэ? Гих болно яруугаар айгаад одоо тэгэд яах вэ? Гэхэд дэлгүүрийг шинчлэе гэвэл эзнээс нь эхэл гэдэг үг байдаг юм штэ. За тэгээд шууд л Пак Живүүгийн эмнэлэг гэсэн шин нэр өгөөд Живүүг захирлаар нь тавьчихлаа. Яруугаар би энэ газрын эзэн нь байтал Пак Живүүгээд нэрлэлчээр жаахан сонирл юм. Та чууны эмнэлэг гэд өгчих юм бол танаас бусад хүн сонирн биш гэж юу? Тийм ч юм уу? Кан ирснэ. Ой, нөгөө хятад босс ирж байгаа гэсэн үү? Хөөе, том босстой би л уулзсан уу гэхээс үйлдвэрийн ажилчид юугээл боссуудтай уулзаад байх вэ? Тэгэхээр тэрэнд бүү санаа зов. Тэр үед нь хуучин захирал орж ирээд аксан тавина. Тэр дор нь хөөгöd гаргачин шүү дээ. Оройн Живүү сууж байтал парк ирээд хардаа чиний нэртэй эмнэлэг байна шүү дээ. Нэрнээс цаашгүй шүү дээ. Энд чинь лэглэл байхгүй юу да. Хош надад хэний ч өмнө нь хийж байгаагүй. Жинхэнэ алхаар санаа байна. Гээд сайн дурын хүмүүсийг олж мис засал хийгээд сонин сэтгүүлдээр гаргаж маркетинг хийлээ. Энэндээ нөгөө сэргэлэн Мэжүүг ашиглалаа. Эмнэлэг нь танигдж эхэлнэ. Хүмүүс ч олон боллоо. Мөнгөж их оллоо. Манай хоёр зайнаас харцаараа ойлголцсон шүү дээ. Чи өөрөө зөвлөгөө өгöd байхаар ажил явахгүй байх шүү дээ. Удаад байна.
Тэгээд яах юм бэ? Би зөвлөхгүйгээр шууд хаглана гэж байхгүй шүү дээ. Би тэгвэл мэрэгжлийн хүн болоод ирээ. Гэт Мижүүг менежерээр аваад ирлээ. Бүтээмж нь огцон өсөх болно. Эмч нь эмчээ хийж. Харин Мижүүдэнд ажлаа авбуугүй юу? Хятад үйлчлүүлэгчдэд зориулсан хятад менежерүүдийг мөн эрчүүд эмэгтэйчүүдээр нь ялгаад хүн болгонд хүрч үйлчлэх тактикийг боловсрууллаа. Мижүүч алах шинжтэй шүү. За тэгэхээр бүх мис заслын зарлаас 15% хөнгөлөөд энэ болж байна. 87 мянга юм уу? Уучлаарай. 2-т орхиод биччихэж. Мөнгө ихч олох шиг болж байна. Манай хоёр саунд оронгоо маркетинга ярьж байна. Живүү ядарсан бололтой. Кам барьж өгөх гэсэн чинь ийм хүчтэй барихгүй. Ингиж барьдаг юм. Гэд барьж байна. Уучлаарай. Юу чиний бодож байгаа шиг биш ээ. Удахгүй имлэг дээр нь 2 цагтаа ирнэ. Уучлаарай. Бид эмчлэх ирэхгүй хүн эмчилгээ хийж байна гэж дуудлага аваад ирлээ л дээ. За асуудлууд ч эхэллээ дээ. Хуучин захирал Жанн тэрүүгээр хил ам хийж байгаад эмчлэх эрхийг авилга өгж байгаад авчихсан гэд цагдаад мэдэгчгэж. Манай хоёр яргууртаа очиод уулзтал бас бөөн уура. Одоо тэгээд яах юм бэ? 15 давхар эмнэлэг барихч өнгөрлөө л дөө. Юу? Чи хятад боостой эмнэлэг барих санаагаа ярьчихаа юу? За болж байна. За ажил уул нь гоё явах гээд байдаг. Даанч цагдаа нарын асуудлыг шийдэж чаддгүй гээд байж байхад манай Живо надад нэг танил бий. Гээд нөгөө VIP эмнэлэгт очлоо. Солонгост үйлдвэрлэсэн филлер тарай. Хэрвээ миний харилцаа холбоог ашигламаар байвал энэ филлерийг авч эмнэлэгтээ хэрэгэл. Наадах чи хэд юм? $6. Америк филлер нь харин $170 байдаг юм. Өөх, юу вэ? Тэгэхээр 2612 3618 хэд нугараад байгаа юм бэ? Яасан бэ? Хэрвээ үүнийг Германд үйлдвэрлэсэн гэж шошго наачих юм бол нэг нь $500 болж өснө. Харин үйлчлүүлэгч үүнийг $1200 авах болно. Яадаг юм уу лойрд уучлаарай. Ашигла 2 хувь. Бонусанд нь би харин цагдаагийн асуудлыг үнгүй дарж өгье. Манай хоёр тусдаа ярилцсанаа. Өш, би амьдралдаа их олон амар зүйл хийж байсан. Гэхдээ энэ филлер бол За тэгээд аргагүй ирэхэнд манай хоёр ярьж байгаад зөвшөөрөхөөс өөр сонголт байсангүй. За эхлээд бонус хийх юм агьяасэж. Цагдаагийн даргыг эхнэрээр нь хэлүүлэх үү эсвэл нууц амаргаар нь хэлүүлэх үү? Нууц амаргаар нь хэлүүлье. Цагдаа нартай биднийг бити хоргоо гэж хэлээрэй. Ойлголоо. Би цагдаагийн даргатай ярив. Биш ээ. Нууц амрагтай нь гэвстэй. Харин тийм ээ. Би цагдаагийн даргатай ярив. Тэгэхээр энэ эмэгтэй өөрөө нууц амаргийн юм байна л да. Завхарсан дэлхий гэж. За тэгээд нөгөө хуурамч филрээ хэрэглээд жаахан буруу замаар явж эхэлвүүдээ манай хэд. Удалгүй кан цүнхтэй мөнгө авчираад живүүд өглөө. Шинэ газар руу нүүж ороо. Хуучин байшин ч хэрэг алга. Та надад зээлж байгаа юм уу? Компани мөнгөө компаниас чамд зээлж байгаа. Гэхдээ буцааж өгнө гэж санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл чи 15 давхар эмнэлгийн захирал болсон болохоор За нөгөө хятад босс чинь шинэ имлэгээ барихаар болжээ. 15 давхар JTC барилга. Нээлтээр нь хятад босс өөрөө хүрээд ирлээ. Манай хоёр бол очиж уулзаж болохгүй шүү дээ. Томчуудын яриа. Тэгсэн чинь кан яваад очихноо. Сайн байна уу? Хятад биш ноён Вон. Яргуур аргагүй ирэхэд танилцуулнаа. Энэ манай имлэгийн захирал. Энэ манай имлэгийн менежер. За. Сайн ажилласан шүү. Өшөө сайн ажиллаарай. Манай хүн өврөөс Оосис гэсэн бичиг гаргаад ирлээ. Бэлтгэлтэй явж байна шүү. Эрхмээ. Таны нэр цөлдөх Баянбүрд гэсэн утгатай. Яг тэрэн шиг Баянбүрд буюу Оосис гэж энэ барилгыг нэрлэх хэрэгтэй. JTC биш. Энэ үеэр живүү нэмээд ороод ирнэ. Манай имлэг мөн адил найдвар алдсан хүмүүсийн цөлдөх Баянбүрд болж өөртөө дахин идэх итгэлийг нь өгөх хэрэгтэй. Хятад босс гоё хүлээж авлаа. Манай кан харин цааш нь хөөрөөд яс ярил эрхмээ. Би хятад хүн. Би Жиндао төрсөн юм. Миний судсаар хятад цус урсаж байгаа. Ингэснэ хятадаар. Нойл хаа байна? За ингээд Оосис ашиглалтанд орлоо. Нээлттэй зориулсан сайхан дуу хийгээд клипэнд нь өөрсдөө тоглож байгаа юм чинь. Тэгэд шинэхэн том имлэгийн маркетинг болгож нэг ТV шоу зохион байгууллаа. Царай муутай амьдралд урам хугарсан нэгэн бүсгүй. Өөрийгөө үнэлэхөө болсон яг тэр цаг мөчид Пак Живүү имж гарч ирээд түүнийг шинэ болгож өгсөн гэх болно. Тэгээд нөгөө царай муутай хүүхэн ямар болсон бэ гэтэл нэг иймэрхүү. За ингээд ТV сонин сэтгүүл дээр гараад сүйд болно. ТV-гийн нэг хүн нэвтрүүлэг хийж байхдаа таныг энэ амжилтанд хүрэхэд тусалсан нэг хүнд баярлалаа гэж хэлээч гэвэл та хэнийг хэлэх үү? Манай хүн кан руу нэг харнаа. Тэгснэ. Би өөртөө л баярлалаа гэж хэлнэ дээ. Манай кан жаахан гомдноо. Живүү жаахан дарга зан гаргаад надад хэлэхгүй яагаад хуваараа өрчлөөд байна. Гэхэд кан өдөөс нь би зураг зурж чи тэрүүгээр алхна. Гэд өдөөс нь мөчөг өгсөнгүй. Харилцаа жаахан муудаж эхлэвүүдээ. Манай кан хятад босстой уулзаад дахиад нэг шинэ барилга барих талаар яриад явж байна. Живүү дар сууж уух гээд ороод ирэхэд кан янз бүрийн шинэ юм төлөвлөсөн байгааг хардаг. Хятад босс манай канд санал тавина. Манай хөргөн Америкт төгсөөд гоо сайхны мис засалчаар Солонгост ажиллах хүсэлтэй байгаа юм. Сайн баг түүнийг хүлээж байгаад баяртай байгаа шүү.
Танай хүүтэй ажиллах нэр төрийн хэрэгэ ирэх мэ. Гэхдээ Пак Ким ч яах вэ? Гэхэд боссын царай нухацтай болж ирлээ. Үүнтэй зэрэгцэн нөгөө VIP имлэгээс манай эмчид ажлын санал тавилаа. Танд хамаагүй их чөлөө цаг, бас илүү цалин өгнө. Би хин нэгний дор цалин авч ажилдаг бай. Оо тийм үү? Таныг өөрийнхөө ажилуулж байгаа энэ имлэгийн эзэн биш гэж сонссон. Кан Дэгүү гэж хүн байдаг гэсэн баг шүү. Би имлэгийн захирал. Тэр бол манай ажилтан. Хүмүүс Кан Дэгүүгээс болоод манай имлэг дээр ирдэг гэж бодоё. За би хагалгаатай. Гэт гараад явлаа. Оройн яруугаар орж ирснэ. Живүүд нэг юм өглөө. Шууд л Кантай очиж уулзсан. Энэ юу юм бэ? Хятад босстойгоо сүжрээд хүргэнд нь энэ бүхнийг өгөх гэж байгаа гэсэн үү? Муусан хулиганууд хүнийг ингэж ашиглана гэж би мэдэх ёстой байж л те. Үүгээд байгаа юм бэ? Зодуулахандаа золигч нь. Зодуулах? Зодолттой л та. Би багаасаа спортоор хичээлсэн гэдэг маа. Тэгснэ дахиад маа. Өөдөөс нь харин маа. Дараа нь тайвшраад сууж байснаа. Чи тэгээд ямар спортоор хичээлж байсан юм? Ширээний теннис. Хятад босс чамайг болиулыг ихтэн би өвдөгс өгдөө чамайг авч үлдээ гэж ярьсан. Гэх болно. Удахгүй шинэ барилгын төслийн нээлт болж байна. Манай контент хятад босстой сүрхий байна. Яргуур харин манай живүүдээр ирснэ. 80 воны хүргэн ирэх сар дээр нь. Өмнө нь Жан эмчийг болиулах үед Кан надад юу гэж хэлж байсныг мэдхүү. Дэлгүүрийг шинчлэе гэвэл эзнээс нь эхлэх хэрэгтэй гэж байсан юм. За энэ яргуур чинь яагаал гутгаа хийгээ яваад байна да. Харсан чинь нээрэн Кан хятад босстой сүрхий байна шүү. Удалгүй Кан шинэ имлэгийн бичүүгээрм даваад ороод ирлээ. Живүүд 10%-ийг нь өгөхөр болсон юм байна. Живүү, эн чинь миний биш. Харин таны хувьд л тушаал дэвссэн сайхан үйл явдал юм биш үү? Ой, 10% чинь том зүйл шүү дээ. Тэгвэл энэ 10% та өөрөө аавал та. Гэт босоод ирлээ. Чи яагаад ингэж яриад гэд босоод ирсэн чинь зөрүүд суучнаа. Манай хоёр зөрөөд ах юм аа. Над шиг чадвартай хүн хүндлэх ёстой. Бас үнэлэгдэх ёстой. Миний чадвар дутаад өөр хүн хайгаад байна уу? Та явж болно ноён Кан. Тэгэд Кан гараад явж байтал дүүргийн засаг дарга залгаснаа. Шин байрны зөвшөөрлийг боллоо. Нийслэлээс үгүйгээд байна гэж аван шүү дээ. Шууд дүүрг рүү давхиад очисон чинь нөгөө яргуур чинь даргатай хамт явж байдаг шүү. Хоол идэх гээд нэг газар очиод л үүнтэй зэрэгцээ нөгөө хуурамч филрүүд нь хуурамч гэдэг нь баригдчихж VIP имлэгийнхний байрнаас хуурамч филрийг шошиг наасан байсныг нь олсон гин. Живүү шууд л VIP-гийн менежертэй очиж уулзсан. Тэр үед нь Кан харин яргуурт очиж уураа гаргалаа. VIP менежер дотроос мэдээлэл алдаж биднийг барьж өгчээ. Энэ хэрэг хинд ашигтай вэ? Хэний эсрэг чиглэж байна вэ? Гэхэд Живүү миний л эсрэг юм байна да. Яг үүнтэй зэрэгцээд яргуур манай Канд хин урагч вэ гэдгийг тайлбарлах болно. Филерний талаар 5 хүн мэднэ. Чи, би, VIP менежер болон манай менежер Мижу. Тэгээд Живүү. Чивд хоёр биш. VIP менежер өөрийнхөө эсрэг тийм хийхгүй нь тодорхой. Мижу юм болов уу? Мижу биш ээ. Ягаад тэр өөрийнхөө ашиг хүртээд явж байгаа юмыг барьж өгнө гэж. Тэгэхээр ганц л хүн үлдэж байна да. Живүү юу? Байж болно штэ. Манай менежер ийм юмнуудыг зохицуулдаг. Би мэдэхгүй гэдэл чам руу бухах юм бол ганц буруудах хүн чи л байна. За дүгнээ. Хэрв чи толгойн өвчин юм бол хин чамаас салахыг хүсэх байсан бай. За манай хоёрыг биеийнх нь эсрэг төрхирч чаглаа да. Тэгээд манай хоёр эмнэлэг дээр таарна. Би бинийгээ уруугч харах гэж бодож байгаа. Гэхдээ аль аль нь мэдчихсэн гэдгээ мэдэгдүүлэхгүй гэж бодож байгаа. Чи яасаа хагалгаатай мó? Тийм ээ. Ингээд чи хэн харах гэдгийг мэдсэн үү? Мэдсэн. Гэхдээ 100% итгэлтэй биш байна. Тодорхой болохоор нь би хэлнэ. За. Юу ч бишээ. За. Гэт салаад явнаа. Манай хоёр чинь баруун зүүн хоёр өрөөнд офстэй шүү дээ. Уул нь тэр харах одоо үннээ хүлээчих юм бол уучлагдана да те. Нэгэнт араас хутга зоож байгаа хүн хэргийг нь гартал юу гэж үннээ хүлээх вэ дээ. Тийм ээ тий. Тэгээд офс руугаа орцоолоо. Манай Живүүд VIP-гийн хүүхэн өөртөө хамтрах санал тавиад бас Каныг хэрэгт гүтгэж болох төлбөр мөнгөтэй холбоотой материал олоорой гэж хэлсэн юм байна. Манай хүн Каныг явсны дараа офс руу нороод юм хайж байтал Кан буцаад ороод ирлээ. Гяс нуугдлаа. Кан цаад талдаа нууц өрөөтэй юм байна. Тэндээсээ мөнгө нэмж авлаа. Тэгээд яг баригдах нүдэ гэтэл хараач муу шумуул гэд шумуул алчгаад гараад явлаа. Манай хүн харин нууц өрөөр нь орноо. Баахан мөнгө болон бичиг баримт байж байна. Нэг чухал баримтыг нь аваад гарах гэтэл буцаад түлхүүр авах гээд Кан ороод ирж байна. Живүү харин амжжээ. Өрөөнөөсөө гарах үед харин хоёулаа яг таарчихна. Нэг лифтэнд, нэг нь мөнгөө нуугаад, нөгөөх нь бичгээ нуугаад. Манай Кан офсоос мөнгө авсан шалтгаан нь менежер Мижүүтэй нийлж Живүүг гүтгэх гэж байсан юм байна. Тэгэд нэг шар мэдээ бичдэг, худалч, шантаажны мэдээчнтэй уулзлаа. Яагаад сонио хараад байгаа юм бэ? Бид нар арай өөр хүн хүлээж байлаа л да. За, урагшаа харж бай. Хөөрхий охиныг Пак Кимч маркетингийн зорилгоор low face нэвтрүүлгээрээ ашиглаад хайсан. Охин хагалгааны дараах сөрөг нөлөөнөөс болж амиа хорлох гэж хит оролдсон.
Урагшаа хараа. Гэхдээ энэ ч мөнгөөр түүний амийг дарахыг оролдсон. Дуусаа. За аль миний мөнгө хаавна. Хоёулаа төр уулзаадах уу? Өш, эн чинь чиний яриад байсан жижиг цочроо биш вэ шүү дээ. Карьерийг нь алж болохоор аим шигтэй гүтгэлэг байна. Бас хайрлаад байна. Ингэхгүй бол удахгүй тань руу дайрна шүү дээ. Гэд байж байтал жив нөгөө VIP-гийн хүүхэнтэй уулзаж байгаа зураг утсанд нь ирэх болно. Кан энийг харангуйтай зөвшөөрөв бололтой. Жив Кангийн талар баримтыг VIP хүүхэнд аваачж өглөө. Маргааш нь ажил дээр ирсэн чинь бөөн шууган. Сэтгүүлчд ирсэн алж байна. Цагдаа нар бас ирсэн очиж мэдүүлэг өгөөл гин. Манай хүн зүгтайчлаа. Манай кан дээр бас цагдаа нар ирлээ. Бариад аваад явах гэсэн чинь манай хүн за би жаахан завгүй байна гэд эвтэйхэн давхарлаж тавьчихад яваад өглөө. Уучлаарай би яаруу байна гэд явнаа. Замдаа харин бодох болно. Би жив руу дайрсан. Жив над руу дайрсан гэж юу? Яргуур харин дүүргийн засаг дарагтаа уулзаж байсан. Тэгэхээр гэснэ энэ гарууд арай намайг живүүгийн эсрэг төрхрээд байгаа юм биш үзгээд сэжиг авах болно. Нөгөө засаг дарга яргуур хоёрын уулзсан ресторанд очоод цагдаа байна гэж жүжиж байгаад камер шүүж үзлээ. Би цагдаагаас явна. Хар. Тэгэхээр би камер шүүх хэрэгтэй байна. Гэхдээ хинч мэдэх ёсгүй. За хурдлаа. Та иш хаашаа вэ? За тэгээд шүүгээд үзтэл. Засаг дарга, яргуур, менежер, нөгөө VIP-гийн менежертэй уулзаж байдаг. Нөхдүүд нийлж манай хоёрыг алдсуулаад өөрсдөө компани авч үлдэхээр зохион байгуулжээ. Манай кан хятад захиралтайгаа улам зоолоод ахаар аргагүй шүү дээ. Живу VIP менежер л залгаж. Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Цагдаа нар ирсэн. Чи зөксүүлнэ гэвэстэй. Гэхэд одооноос тантай хамтрах боломжгүй болсон. Уучлаарай. Ноён кан бит хоёр сайн тохиролцоо хийж эхлэв. Танил гэж хэлэхэд хамтрагчаа зөв сонгож бай. Гэд Каныг бүр бухаад хайчглаа. Манай хүн ууралнаа. Кан дэгүү муу новш. Кан харин яргуур дээр дайраад ороод ирлээ. Туслах нь болиулах гэсэн чинь хуучны зангаа гаргаад зодноо. Яргуур би хуучны би биш болсон шүү. Гэд саргунах гэсэн чинь нэг цаг хулаад л унчихлаа. Тэгээд манай кан мөнгө аваад арилъя гэж бодоод офс дээр очсон чинь бензин асгachсан байна. Гайхаад очтол жив бүх мөнгийг шатаах гэж байдаг шүү. Жив сонс. Яргуур мижүү. Тэгээд нөгөө VIP хүүхэн нийлж байгаад бид хоёрыг чадж байгаа юм байна. Тэгээд эн чи юу юм? Бөө мөнгө. Би наад мөнгө чи ганцаараа аваад хэрэглэнэ гэж бодоо юу? Би чамд байшин машин наанаас ч авч өгөө үстэй. Эн чин компани мөнгө. Тэгээд компани дээр л байна штэ. Яг хөө тийм л байна л та. Миний дэргэд дандаа л итгэж болохгүй. Хачаа хүмүүс байх юм аа. Харин тийм ээ, бүгд л итгэл даахгүй сонин гарууд байна. Битгий тэнэгт хамгийн хачин чи өөрөө мэдвүү. За тэгээд гаруудын уулзж байгаа бичлэгүүдийг үзүүлтэл хүн залгаад болохгүй маа. Наад утсаа авал да. Хүн залгаад байна штэ. Завгүй байхад битгий залгаад байл да. За тэгээд жаахан итгэнэ. Галаа буулгах гээд байж байтал гар нь халаад галаа алдчихна. Ингээд шатлаа, дэлбрээд баларлаа. Манай кан ухаан ороод мөнгнөөсөө цүнхлээд гарах гэснэ. Живүү ухаан алдсан байхыг хардаг. Живүүгээ юу гэж орхих уу гэд дүүрэн цүнхтэй мөнгө амандаа зуугаад живүүгээ үүрээд тэндээс гарч ирлээ. Даанч цагдаа нар тосоод бариад авалгүй яах вэ? Хоёулаа баригдаад 4 жил хоригдсан юм байна. Гарч ирээд нэг нөхөртөө уулзтал. Паг хэмчээ. Миний бизнесийг ёсцоо. Хамтрал дээр төвлөрнө. Этгэлцэл дээр. Их сонссон үг байх ч вэ. Тэр үед нь камбас хүрээд ирнэ. Мэдээж манай хоёр бүх хэрэг нь тодорхой болоод оролцсон бүх хүмүүсийг нь илчлээд бүгд хоригдцоосон. Кан арай төрүүлж суллагдсан юм байна. Тэгэд олигтой юм ярихгүй. За тэгэд дараа таарна үсттэй. Гэд явах гэтэл кан дагаад байна шүү. Аха. Баярлалаа. Галаас гаргасанд. За. Тэгэд 2 салаагуудмаар явлаа. Яг л нөгөө Fast and Furious шиг юм болно шүү дээ. Ингээд зам салж байна гэсэн мессеж л дээ. Энэ түрээд кино маань дууслаа. Гэтэл үгүй ачээ. Кан араас нэрээд "Живүү, би чамайг зүгээр явуулна гэж бодоо юу аа. Бид хоёрыг гүтгсэн хүмүүс бүгд шоронд байгаа. Одоо хоёулаа яг гой цэвэр хамтрал хийх хэрэгтэй. Надад жинхэнэ алгаар санаа байна." Энэ түрээд харин кино маань жинхнээсээ дууслаа. Киночд байлаа. Саба мартва.